одоо хичнээн ингээ нүрэ бодаагүй явж исэн ч гэсэн өсөх хэрэг гоё байх юм л тэгээд эмэгтэй хүмүүс гоё харагддаг. Тэгэхээр нүрэ бодаагүй яаж ч гэсэн янз. За хай юу цаа миний нэг unbox хийж байгаа урт төстэй бичлэг маань охтуудад маань таалагдсан юм шүү. Надад ингээд үсээ яг энд утсан бэ? Чин гоё юмаа гэдэг юмнууд ирсэн байхгүй юу? Тэгээд миний үс угаасаа өтгөн болохоор магадгүй эндүүдлэг гоё харагддаг байж магадгүй. Тэгээд дүүтэй маань бас холбоотой би тэгтээ яг энэ эндүүнээс өөр эндүү бол яг ашиглаж чаддаггүй. Тэгээд энэ эндүү болохоор үнэхээр амар санагддаг. Тэгээд юу таалагдах юм бол бас над руу тэр миний YouTube-д зориулж нээсэн Instagram руу маань одоо линкийг авч болно. Хэрвээ өөртөө ингэ захиалдаггүй бол миний бичлэгийг үзээд өөртөө бас захиалга хийж болно. Хэрвээ бүр захиалга хийж чадахгүй байх юм бол над руу яг ингэ миний захиалсан юмнуудаас таалагдсан зүйлүүдээ захиалуулж болно. Би ерөнхийдөө бол захиалгад өгч болно шүү. Тэгээд миний бичлэг ерөнхийдөө бол бүх хүмүүст угаасаа таалагдана гэж байхгүй. Тэг үзэж байгаа бүх хүмүүст миний хийж байгаа бичлэг, миний ярьж байгаа ярианы өнгө, тоон, тэгээ миний ингээд зүс царай, миний ингээд би галбар, миний ингээд бодож байгаа бодол бүгдээрээ таалагдана гэж байхгүй. Хэрвээ танд миний бичлэг таалагдахгүй байгаа бол миний бичлэгийг орхио гарчиж агаарэ. Энэ миний одоо ингээд үүсгэсэн орон зай болохоор би яг энэ орон зайд өөрийнхөө дуртай амийг хийгээд өөрийнхөө хүссэн зүйлүүдийг хийн. Тэгээд айгүй урт эхлэл тавьчлаа. Тэгээд бичлэгээ үзээрэй. Энэ эндүү баг 1 2 3 бичлэгэн дээр бол байгаа. Нэг бичлэгэн дээр бол яг нэг unbox хийж дээр өөр төрлийн эндүү бол задлж исэн. Тэгээд энийг болохоор би өдөр тутамдаа ашигладаг. Тэгээд бол юм өтгөн болохоор эндүүдхэд бол нэг 10 минут бол хангалттай ашиглажтэй болчдөг байхгүй юу? Шинхүүст бол айгүй хурдан эндүүдддэг. Тэгээд хэр зэрэг ингээд долгионы чанга болохоосоо хамаарат бас хурдан эндүүдхүү удаа эндүүдхүү гэдгийгсээ бас хамаараа шалтгаалаад өөр болчдөг гэсэн. Артлистийн яг адилхан болгож хариулахгүй бол энэ нэг амар сонио. Ойрдоо миний нүүрэн дээр батг гараад аюу хэцүү эмзэг болсон. Тэгээд одоо яг батанууд маань хатаад тэгээд нэг 5 тогтоод аргаагүй болж байгаа. Тэгээд энэ гэдэг ингээд зөндөө эсгүүдэр ингээд батг гарсан мó. Тэгтээ зүгээрээ батг бол тэгэл угаасаа арилдаг зүйлтэй. Энэ болохоор энэ тал нь болохоор ширээдүүдэд, энэ тал нь болохоор ширээдүүдчдэг. Тэгэхээр нөгөө нэг эндүүний одоо долгионы эргүүлэлт нь болохоор яг ингээд гоё ингээд хоёр тал руугаа харж өгдөг байхгүй юу? Тэгээд ингэж ийшээ ховл руу оруулаад тэгээ ингэж эргүүлээд нэг 10 секундын дотор хориг толвол тэгэл авчууд болно. Тэгээд үсээ ингэж авчих бол нэг иймэрхүү дэл. Нөгөө хүмүүс би болохоор нөгөө нэг юм урт шулуун болгодог эндүүд нь штий. Тим эндүүгээр болохоор эндүүдч чаддгүй байхгүй. Өргөтгөн өстэй тэгээд жоохон эндүүдэд тахаар надад бүр ингээм амар залхууд байсан надад үгүй. Залхууд амар удаан эндүүдэх юм шиг санагдаад. Тэгээд тэр эндүүдхээр миний үсний буржилтны нөгөө нэг барих хугацаанд арай богинохон байдаг байхгүй юу? Арай жоохон хурдан ингээ буржил галт нь гараад байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээ энэ эндүү болохоор амар гоё. Тэгээ нэг ингээл барайл нэг 10 толол дээл нэг авчихна. Энд юусоо ямар ч юм нөгөө нэг ингээл ийш нь эргүүлээ ингээл байдаг шүү дээ. Тийм хэрэггүй. Юусаа ингэж аваад ийшээ хийгээд ингээл болоо. Нөгөө буржилгаа гүйцэтгэдэг энэ талаа авч яхаал 2 хуваагаал энэ талаа буржилгаал нөгөө талаа буржилгачдаг. Тэгээ ерөнхийдөө бол баян хүсээ буржилгах угаасаа муу. Тэгтээ буржилгаад байгаа юм л угаасаа гэмтэж салаална. Тэр угаасаа муу. Гинтийн заавал нөгөө өсөө буржилгах шаардлагатай үеинүүд ийсэн шүү дээ. Тэр үеүүдэд энэ эндүү ингэж байх юм бол
хүний тусламж авахгүй ингээ үсээ өөрөө гоё болгох чинь гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө бол үс сайхан бол үс сайхан. Үсээр нүрэ бодог байсан ч гэсэн үсээ гоё янзлж явах хэрэгтэй юм аа нэг огийн ихчээд штеп тэр их чинь имчилгээнээс үдчихсэн. Тэгээд ерөнхийдөө бол одоо хичнээн ингээ нүрэ бодаагүй явж исэн ч гэсэн үс хэрвээ гоё байх юм бол тэгээд тэр эмэгтэй хүмүүс гоё харагддаг. Тэгэхээр нүрэ бодаагүй бол яаж үсээ янзлсан бол нүрэ бод аим ийм хэрч гэсэн хиндүүдж болдог. Яг нөгөө нэг эргүүлэлтэнд нь орчих юм бол тэгэл ийм ихэрч гэсэн хамаагүй хиндүүдчдэг. Ерөнхийдөө бол цаг ямар гоё хэмндэг. Тэгээд хэрвээ ингээ маргааш өглөө ирт явахаар бол оройн хиндүүдэд унтчих болно. Энэ хиндүүгээр үсээ хиндүүдгээр энэ бордгоор маань нэг 2-3 хоногт бол гардаг шүү. Амар гоё. Бордгоор ивэрэл гэдэг. Жохон нөгөө нэг юм чанга оролт нь жохон сулраад нэг юм усан долгон шүү. Бас энэ хиндүүгээр хиндүүдчиж болдог. Тэгээд хөнгөн одоо энэ саяны их ус чинь ингээ гоё бордгоор бол гарч. Одоо энэ талын маань дууссан дээ. Одоо энэ талын хиндүүд. Яг адилхан саяны шиг усээ аваад хиндүүд чинь тэгээд төгсгөл нь болохоор бас дахиад нэмээд илүү гоё буржгүй болгомоор байгаа хэсгүүдийнхаа үсийг дахиад аваад хиндүүдчдэг гоё. Ямар удаан биш ч ба. Нэг иймэрхүү үстэй юу. Хаваа. Энэ бол айгүй ерөнхийдөө их ус гэж явна. Тэгээд би энэ талаас би наарах байна таарч старт өгдөг. Гараараа дарчтэй. Тэгэл бордгоор болгол. Энэ ингээд ингэсэж байгаа байхгүй юу? Амнаа зөв энэгээр үсээ боржуулах чаддгүй зөв ингэж идэг. Тийм би ойлгохгүй байхгүй юу? Энэ ингээд зүгээр ингэж ах юм бол дахиад үсээ санаад ийш ингэж авч байгаа. Ийш энэ чинь ингээ илүү ус гарч чаад тэр ус нь ингээд нөгөө индүүцэн юмнуудаа эргүүлэлтэнд хорцсон юмнуудаа ингээд татаж гаргаад ирээд байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг ингээд энэ дээр нь ингээд дараад өчөх юм бол ус саяны шиг ингэж яахгүй. Яг ингээ муухай ирэхгүй гэх юм уу? Тийм. Ингээл арт буяа амар төгшөлтэй явна. Ингээд арчаал болно юм. Одоо энэ хэсэг ингээд арчууд болно гэсэн үг байхгүй. Тэгэл дараа л. Тэгээ нэг ингээд задлал. Нэг юм хөө борж харталж байгаа гэсэн. Үс тэгээд нэг амар гоё уртах тусмаа энэ индүүд хэрүүс айгүй гоё харагддаг. Тэгээд ер нь ус гоё байл тэгээд ус гоё. Тэгээд энэ индүүний нэг гоё юм нь болохоор ингээд ус ямар түлж гэмтэйхэн багттай байдаг. Тэгээд үснийхаа угаасаа индүү синсвч хүрдэг болохоор ургалт маань угаасаа хэвэн явагддаг. Тэгээд доороос нь тариулаа салгаад үлгээл энэгүй индүүдэд тахтай барьж асуудал байхгүй. Сул орсон хэсгүүд маань гараад ирдэг. Гэтэ би бол угаасаа иймэрхүү байж хат нь хортлынхаа үстэй ингээд яг хортлын хит үсүүдээ ингээд давхарлаад индүүдчтэй. Нэг иймэрхүү хэсгийг дахиад индүүддэг байхгүй. Хортлын бол ингээд байж. Энийг уусаа амар удаан нархан болж юм баг амар юм хөвтэй болж гарч ирэн тэгэхээр нэг 10 толгол баг ингээд нэг зүүн гэрх. Тийм болохоор жоохон бай удаан биш. Нэг 10 секунд байгаад байна. Эргүүлж дуусаал нэг хийдэг юм 10 секундын дараа. Хатал нэг юм бод. Нөгөө дээрээс нь яг энэчнээс нь авахгүйлаад ингээд эндүүдж болно. Үзүүрээ зөвхөн эндүүдж болно.
нэгтэйсэй. Туттай. Нэстэй нэлээд. Англи. Дэлгэнтэй. Би бол үсээ ингээл индүүдчихдээ. Яг ингээд юм хөргөн дэлгэн толцоод. Эндээс энэ руу жоох энийг ингэсэй л. Усманыг иймэрхүү